Өнөөдөр 2017 оныхаа ажлын үр дүнгээр шалгарсан шилдэг яам аймаг нийслэлийг шагнаж урамшуулах арга хэмжээ болж байна. Засгийн газрын 2017 оны 189-р тогтоолоор баталсан бодлогын баримтчгийн хэрэгжилд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ их нийтлэг журмын дагуу яам болон аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг Монгол Улсын засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар танилцуулан засгийн газрын 21-р тэмдэглэл гаргаж энэ шалгаруултыг хийлээ. Яам аймаг нийслэлийн ажлыг дүгнэхдээ 11 үзүүлэлтээр дүгнсэн энэ дотроо шилэн дансны хэрэгжилтийг сангийн яамнаас шудраг байдлын үнэлгээг авилгатай тэмцэх газраас гэх мэтлэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлд хяналт шинжилгээж байна гэсэн. Манай засгийн газар анх байгуулагдсан өдрөөсөө сахилга хариуцлагыг сайжруулах тухай албан даалгавар гаргаж ажиллаа эхэлсэн. Хариу албан даалгавар бол гүйцэтгэлд нь хяналт шинжилгээ үнэлгээ дүгнэлт хийдэг байх хэвлэл. Ингээд гүйцэтгэлээрээ бас амжилт үзүүлсэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, албан даалгаврыг амжилттай хэрэгжүүлж байгаа яам аймаг нийслэлийг урамшуулах арга хэмжээ болж байна. Энэ засгийн газрын тэмдэглэлд дурдсанаар 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авсан хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, сангийн яам, хууль зүйн дотоод хэргийн яам, аймагуудаас Өмнө Говь, Дорнод, Орхон, Дархан уул аймаг болон нийслэлийн засаг даргын тамгын газар тусварт 10 сая төгрөгийн мөнгөн урамшуул олгохыг Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэхийн газрын дарга зөвшөөр өгжээ. За энэ тэмдэглэлийн дагуу өнөөдрийн шагналын ажиллагаа нээснийг мэдэгдээ ажлын өндөр амжилт гаргасан та бүхэнд баяр хүргье.